Өнөөдөр сүүлийн өдрөө Мори Шварц болох хөгжилтэй сэргэлэн цагаа профессор юм. 1994 онд 60 настайдаа би энэ нэг л тавгүй болж ирэв. Бүжгийн хичээлдээ орж чадахгүй. Би энэ нэг л сул байлаа. Юмжид үзүүлээд насны тоонд гүзэж байгаагаа мэджээ. Удалгүй өвчлөн хүндэрч төвдөг тэргэн дээр суудаг болов. Хичээлдээ орж чадахгүй. Ялх хүүхдээс ялгаагүй нэгэн боллоо. Түүнийг асрагч нь усанд оруулж, өргөж хэвтүүлнэ. Бүгсэнд нь тайлкийн нутаг цацсан. Тэгээд нэг өдөр ингэж боджээ. Ингээд өгөхөө хүлээгээд хөвтөөд байх уу? Эсвэл үлдсэн хугацаагаа өргөтэлтэй ашиглах уу? Ингээд өглөө зайж ичилгүй үхэл амьдралын хоорондох сүүлчийн мөчүүдийг заахаар шийджээ. Түүний сүүлчийн хичээл нь өөрийнх нь үхэл байлаа. Юуны түрүүнд хайртай дотны хүмүүсээ цогдуулан оршуулах ёслол зохион байгуулав. Учир нь зөвхөн нас барсныхан дараа хэлдэг сайхан үгийг амьддаа сонсвол хариуг нь бас хэлэх боломжтой гэж үзжээ. Дараа нь ABC сувгийн мэдээний алдарт нэвтрүүлэгч Тэд Коппилийн нэвтрүүлэгт оролцсон бүр нэрд хүртэл гарав. Дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс түүнд загтал бичиж бас ирж ярилцлага авав. Эцсийн замын талаар асууж байлаа. Түүний хариултуудыг сэрүүлэхэд хүн бүхэн нэг өдөр өхөн гэдгээ мэддэгч идэхийг хүсдэггүй. Гэтэл хэрэг бид өхөн гэдэгтээ итгэвэл зарим зүйлийг шал өөрөөр хийх байсан. Хүн өхөн гэдэгтээ итгэвэл зөв амьдрах сурдгийг бид мэдлээ. Өглөөхөр өөрөөсөө өнөөдөр сүүлийн өдрөө гэж би бэлэн үү? Би зөв юм хийж байна уу? Сэтгэл минь тайван байна. Та ямар их мөнгө эрх мэдэлтэй байсан ч амьсгаа хураах тэр хашинд бүхийд хөрөнгөө тавьсан ч хэдэн минут ч өглийг хойшлуулж чадахгүй. Сүүлийн 24 цагт юу хийх байсан бэ гэсэн асуултад тэрээр тунгийн хариулжээ. Өглөө эртлэн масаа дасгалаа хийгээд цай боо идээд дараа нь усан цэлгээд байна. Дараа нь найзуудыгаа сайхан өдрийн хоолнд ураад тэднийг ямар их хүндэлж хайрладгаа хэлнэ. Үдээс хойш модтой цэцэрлэг долуур алхаж байгалийн сайханд шивтэнэ. Оройн хайртай хүмүүстэйгээ зоогийн газар орж хоол идэн ядартлаа бүжиглэнэ. Харин гэртээ ирээд бүх гихч нь унтан даана. Та бүхэнд энэ бүхнийг хийх цаг хугацаа байна. Ердөөл өглөө бүр өөрөөсөө дээрх асуултыг асуу. Өнөөдөр сүүлийн өдрөө